Эмнэлэг гэх сэжвэрийг олсон цагаас 6 хоногийн хугацаа өнгөрчээ. Хавкс урагчийн дөрөөр чөлөөлөх холбооны байранд байлаа. Энэ үед Twice-д Hawks-тай ярилцах ба зорилгоо юу гэж тодорхойлвол зүгээр вэ? Спиннер компрессор хурцтай завгүй байгаад байна. Крен Давитогоор хаана байгааг ч мэдэхгүй байна. Салан дотор одоо ч эргэлзээтэй хүмүүс олон байгаа. Зорилгоо тодорхойлоход минь туслаач гэж бодив. Hawks түнд ингүүл болох юм шүү гэд эрх чөлөөний төлөө хуучирсан зарчмыг үгүй хийх байж ямар байна. Бас нэрээ лид эстрод үнэн зөвтгөх гэхийг орхиж болохгүй байхаа. Учир нь тэрний ачаал бид нэгдвэл байгаа шүү дээ гэдэг. Ингээд Twice байж болох юм байна гэд явна. Hawks тэдний төлөвлөгөөг олж мэдсэн ба чөлөөлөх холбооны гол зорилго бол одоогийн нийгмийн тогтолцоо буюу баатруудыг үгүй хийх. Бид томоохон хотууд руу нэгэн зэрэг дайралтаж баатруудын харилцаа холбоог нь тасна. Дараагаар нь лид эстрог унсгийнхаа намын тэргүүнээр сонгож хүн тус бүрт зэвсэг тарааж бие хамгаалах болон чадвараа чөлөөтэй ашиглах эрх чөлөөг зарлахаар төлөвлөжээ. Ингэснээр тэд олгосон дээрх хадууд болж нийт төлөвийн үйл явдал давтагдаж Япон бас мөхөх болно. Тэд төрүүлжүүдвэл баатрууд ялагдана. Иймээс бид төрүүлжүүдэх хэрэгтэй гэж бодно. Тэр хэдэн өдрийн өмнө Twice-тай харилцах зураа Shigaraki-г сайжруулалт хийхээр Kyoto болон 4 сарын турш байсгаж байгааг олж мэдэн баатруудад мэдээсэн байдаг. Доктор Kyoto-ны улс даяар олон тооны хувийн эмнэлэгтэй ба асрамжийн газрууд болон нийтийн сайн улсын аянуудад тогтмол мөнгө андивлан ард иргэдийн дунд баггүй нэр хүнтэй болсон байна. Баатруудын тухай оролдон зогсох ба тэрийг нийтийн төлөвийн хамтрагч мөн түүний Жаккио эмнэлэгт түүнээс өрхөн Жорж болдог нууц хэсэг байдаг гэдгийг мөрдлөгийн дүнд олж мэдсэн гэдгийг Цукачи хэлдэг. Баатрууд ч энэ олон харилцагцсан юм чи ном онрыг бүтээдэг галзуу эрдэмтэн гэж үг айдал гайхацгаана. Кёто эмчиг шууд барих нь эрсдэлтэй. Өмнөх алдаагаа давтах гондор баатруудыг хоёр багт хуваарлана. Энэ дугаараар өдөрдөөс 1-р салаа Кёто докторыг эзэмшдэг Жаккио эмнэлэг рүү дайрч түүнийг бариад Номо болон Shigaraki-г олж барих. Ийдэж чадар ахлуулсан 2-р салаа чөлөөлөх армийн нуугч Гүнга уулын байрлууд арина. Энэ хоёр дайралтыг нэг дор гүйцэтгэн бас салаа бүр тусламж болон академийн сурагчдыг оролцуулахар болсон. Бидний дэмжлэг болон хүмүүсийг нүүлгэн шийдвэрлэхэд ашигласан гэж төлөвлөгөөг танилцуулаад дайралт эхэлнэ. Энэ дагаварын салаа Жаккио эмнэлэг дээрж Кёто эмчийг бариад Айзава түүний чадварыг арилгахад 90 өртгөн нийлсэн өвгөн болж өгнө. Гэвч тэр Twice-ийн хөлбөр болж таарах ба урсаад таалах болно. Энэ үед нь Чинхэн доктор эмнэлгийнхээ нууц хэсэг цэрэг хугацаанд болоогүй байгаа Shigaraki-г харан зогсох ба энэ эмнэлгээ хүсрэж болохгүй. Энэ их хэмжээний чадварыг цуглуулахад их хугацаа орсон гэд Номонороор хамгаалалан өөрөө Shigaraki-г аваад зогтож багтан Туула Баатар Мирко түүнийг олж ирдэг. Тэр хан зөмдөж орж ирэхдээ тэдний шилжүүлэх чадвартай бяцхан номог гэмтээснээр шилжих боломжийг нь өгөөх юм. Энэ үед нь тэр өөрийн бүтээсэн шилдэг хай-энд Номонораасаа сэрээснээр Мирко руу дарж ирдэг. Тэд өндөр төвшний гэдэг нь илт мэддэг ба урдын адил бодож ярьж чадчихдаг. Баатруудыг алаад сөрүүлье гэдэг. Баатрууд Миркогийн байгаа газар түрэхэд тулд олон тооны Номонорыг ялах шаардлагатай болох ба тэр үртэл ганцаараа тэсэх хэрэгтэй болдог. Тэр гайхалтай биеийн хөдөлгөөнд тулааны чадваруудаа ашиглан тэдэндээ тулалдсан ч бидний дайралтанд нөхтөн 100 гараа автна. Баатрууд ч Номон энгийн тул ядах юмгүй устган урагшаасаа. Мирко Номонороос болон цааш явах ба докторийн байгаа өрөөнд ирэмгцээ Shigaraki-г шилэн хоргон дунтай байдалтай байгааг анзаарч цэрэгхэн тул шилэн хоргоог нь шүлэн цолоод Номонорт баригдаад шидэгдэнэ. Энэ үед нь энэ даваар ирсэн байх ба түүнийг аварч асарсан баруун гараг нь түлж цусыг нь тогтоож өгдөг. Салааны бусад бадрууд хай-энд Номонортой тулдаж эхэлнэ. Харин доктор Shigaraki-г сэргээх гэж оролдохдоо зэрэгцэн Present Bank гэр шилэгбэр мөсөн хахалж Shigaraki-г газар тунаад Экстис нэртэй бадрыг Shigaraki-гийн амьгүй биений хажуудтэйгээд өөрөө докторыг бариад тэр Номонорыг чи өдөртөж байгаа биз дээ. Тэднийг зогсоо гэд тэдний зүг яарагчлан гүйдэг. Доктор олон жилийн өмнө чадварын онцгой цэг гэх мөхлийн онцлог олж нээн танилцуулахад нь мөхөл төргөх ирээдүйг харуулж болохгүйгээд түүнийг зөлсөн байна. Энэ үед нийт нэгний төлөө түнд гараа сунгаж өөрийн туслахаа болгон чадвар бэлгэлжээ. Тэр чадварын хачаар энгийн үнээс 2-3 дахин урд наслах боломжтой болсон ба одоо 120 орчим настай гэдэг нь ойлгомжтой болно. Харин Shigaraki зүудэндээ өмнөх дурсамжуудаа харах ба гэр бүлэгтнээ өөрүүлээд нийт нэгний төлөөгийн бие рүү алхан орохдоо зэрэгцэн тогны утсан дуусан хүрснээр Shigaraki тогийн цохолон амилдаг. Тэр сэрэмгцэл хажуудах баатраач нөмөргийг нөмрөөд ойр аваа сүтгэж эхэлнэ. Энэ үйл явдалтай зэрэгцэн 18 км-ийн цаана эйдэж шодроо ахлуулсан баатрууд чөлөөлөх армийн нууч руу дайрч байлаа. Баатрууд чадвараа ашиглан хорон санаатнуудыг устган ширүүн тулаан болно. Чөлөөлөх холбооны скептик чадвараараа бүх камерын бичлэгүүдийг гүйлгэн үзээд Hawks энэ бүхний ард байгаа гэдгийг ойлгодог. Энэ үед Hawks Twice-ийн чадварыг ашиглуулахын тулд түүнийг өднүүдрээ бүслэн барьсан байлаа. Учир нь тэр өөрийгөө дахиад хэдэн саяудаа хувлаад эхлүүл баатруудад өчүүгэнж боломж гарахгүй ялагдах юм. Twice Hawks сэтгэж байсан сайн найзаа гэж бодож байсан гэдэл ойлно. Hawks түүнийг сайн хүн бас сайн найзаа гэж үнэлдэг.
Би ч буруу цагтаа буруу үедээ танилцсандаа харамсаж байгаа хэлдэг. Twice уурлан холбооныхны төлөөгээд өөрийгөө хувилах гэж оролцсон ч Hawks ямар ч боломж өгөлгүй бүх хөлбөрүүдийг тэр доор нь устгахсаар Twice-ыг азах гэж оролцсон ч чадсгүй ухаан алдуулахаар шийднэ. Энэ үед Dabby ирж Twice байгааг ч үл хайхран дайрахад Hawks Twice-ыг авран болтоно. Ингээд Hawks Dabby хоёрын тулаа ширүүсэх агшинд Twice зэрэг өөрийгөө хувилах гэж оролдох үед Hawks аргагүй нэрхэн түнд үхлийн шархыг өгнө. Тэр гартаа нэг цаас атгсан байдалтай явсаар Ariake-ийн тоогоо компрессорыг олж эцсийн өвөө хэлээд таалалд өгснө. Hawks Dabby-тэй тулалдан бүх үдний шатаад дууссан байдаг. Dabby Twice ч хорон санаадны холбооч Shigaraki гэж надад хамаагүй. Зөвхөн Баатарын адварчийн нэстэнний үйл хэргийг л үргэлжлүүлж байгаа гэд олон жилийн өмнө ашиглага байсан жинхэнэ нэрээр нь Hawks-ыг дуудаад түүнийг алхаар дайрсан ч Tokuyama амжиж ирж түүнийг авардаг. Шилдэг баатрууд чадвар чөлөөлөх холбооны ахлагуудтай тулдаж бусад сурагчид болон баатрууд олон нийтийг хамарсан дулаан хийж байна. Харин Midoriya болон бусад сурагчид эмчийн ойр орчмын иргэдийн нүүлгэн шилжүүлж байлаа. Midoriya-гийн толгойд гинэт анхдагчны хаалаа аюул ирж байна. Удаан ярьж чадахгүй. Хүний хязгаараас давсан хүчтэй нэгэн ирхэн түүнийг зогсоо гэж хэлэхдээ зэрэгцэн Shigaraki-гийн дайралт улмаас асар том талбайд жижигтэй өрн өнө. Энэ дайралтаас Aizawa болон бусад баатруудыг авахын тулд хамгаалагч Баатар амиа зулаасан. Харин сурагчид иргэдийг аюулгүй холдуулж амжсан байдаг. Shigaraki Gigantomaki-тай холбогдож сэрээгээд Yakuza бүлгийн Chisaki-гаас авсан чадварыг үүр зорилгосон юмудаа авна. Энэ үед Endeavor юм дүндээ тулдаж байх үед Shigaraki-гийн гэмтэл идгэрч байгаа нь тэр хугацаанаас өмнө ирсэн ч олон төрлийн чадварыг өөрийн болгож чадсан гэдэг нь харагдана. Гэвч тэрний хамгийн их өөрийн болгохыг хүсэж буй чадвар нь нэгэн нийтийн төлөө. Тэр Ragdoll-аас сулгайсан чадварыг ч өөрийн болгосон байх ба Midoriya-гийн байршлыг харан түн рүү хөдлөж эхлэхэд Endeavor тэднийг холбогдож Shigaraki очиж яваа мэдээллийг дамжуулдаг. Үүнийг сонссон Midoriya бусдыг аюулд оруулахын тулд тэдний байрхан ганцаараа явах гэх үед Bakugo түнтэй хамт явна. Midoriya Endeavor-оор холбогдсон Shigaraki-гийн байн бол би хөнгөө газарлаа түүнийг чиглүүлж байна. Тэрнийг чиглэлээ надаас өөрчлөл хийлээрэй гэдэг. Тэдний хоорондоо холбогдож байгааг анзаарсан Shigaraki цахилгаан соронзон долгион үсгэж ойрынхаа бүх баатруудын холбоог тастаад босод бүх хай-энд номоо нарыг сэрээснээр тулаан ширүүснэ. Shigaraki Midoriya болж ирэн гинэт дайрах үед Gran Torino Midoriya Bakugo хоёрыг аварна. Ryuko Endeavor Aizawa-нар Shigaraki-г бүсээд Aizawa чадварыг нарилгаан Endeavor дайрж эхлэхэд ямар ч чадвараа ашиглаж чадахгүй байгаач өөрийн үндсэн хордож ашиглан амархан гэгч нь болтож байна. Gran Torino Midoriya тандан тэрнийг эндээс холдуулах нь маш эрсдэлтэй. Учир нь тэр нийт нэгний төлөвийн чадварыг эзэмшсэн. Мөн бидний холбоо тасаарсан тул энд байлгаж Aizawa-гаар чадварыг нарилгах нь зүйтэй. Хэрвээ тэр нэгэн нийтийн төлөв чамаас болоод чухал юу болохыг төсөөлөд үзэж. Байж болох хамгийн муу нөхцлөөр сэтг гэдэг. Shigaraki ямар ч чадвар ашиглахгүй өөрийгөө хордож ирэл Ryuko Endeavor хоёрыг амархан гэгч нь ялаад өөрийн чадварыг ялгаад байгаа Aizawa-г жаран түн рүү дайрна. Энэ үед Midoriya Aizawa-г хамгаалах ба тэр чадвараа ашиглаад эхлүүл түүнийг зогсооход хэцүү. Иймээс Aizawa багшийг хамгаалж Shigaraki-г чадвараа ашиглуулахгүй байх нь хамгийн зөв сонголт гэж үзэж байгаагаа хэлдэг. Midoriya Bakugo хоёр түүн рүү өштэй дайралтуудыг хийсэн ч өчүүхэн ч нөлөөлдөггүй. Endeavor түүний хорд хүчин хүний хязгаараас тавсан байгааг анзаарч гайхна. Энэ үед Shigaraki нийт нэгний төлөвийн хоолоогоор Midoriya-д надтай нэгт дүүмэн гэж хэлэхэд тэр хоёр хоёулаа гайхна. Shigaraki бодол дотроо энэ үгийг би хэлсэнгүй. Чуналтай байна шүү багшаа. Энэ бол миний биш, миний чадвар. Та эцэстээ нэг л хүчинд ялагдсан. Харин би танаас илүү гарах болно. Энэ бол таны биш, миний хүсэл гэж бодон үргэлжлүүлэн дайрахад Gran Torino ирж би гар өргөтөдөд л алж чадахгүй зөвчрөх хүнтэй бэлтгэл хийж байсан. Дахиж эмээх гэхин хүслийг улнаа гიშихэ бэл гэхэд хэн имдэрсэн гэснээ хийстлэн цагтав. Ингээд Midoriya-роо дайрах үед Bakugo хамгаалахаар хамаг хүчээр дэлбэлэн Endeavor хүчтэй газар дайрсан ч гэмтээ чадсгүй улмал суурийг нь хүргэнэ. Харин Gran Torino түүн рүү дахин дарахад хөлийг нь ганц гараараа бий цатгаад хорон гэгчийн нэгнээс амин тус газар нь зохино. Midoriya ч үүнийг хараад уурн хөрөн түүн рүү дайрдаг. Энэ үед нь Shigaraki Germanаас чадвар арилгах сумаа авч гартаатхан Aizawa-гийн чадварыг арилгахаар дайрна. Ryuko Midoriya тэрнийг зогсоох гэж оролдсон. Дууны цуцаа арсыг гараараад ядах юмгүй цаадхан хороогараа сумыг буудаж буй мэтэл хурцтай шиднэ. Сум Aizawa-гийн хөлөнд онгой цусаар тархахаас өмнө хөлөө тарихаар шийднэ. Харин нөгөө тулааны талбарт баатруу чөлөөлөх армийнхныг ялж байлаа. Dabby компрессор гарах гарцгүй болж буй тухай ярилцж байх зураг Gigantomaki гарч ирэн холбооны гишүүдийг нуруунд дээр аваад Shigaraki-гийн зүгөрлөнө. Баатруу тэрнийг зогсоох гэсэн чадлгүй алдчихдаг. Midnight Max сурагчид руу холбогдсон Gigantomaki тэдний чиглэл явж буй хэлэхдээ зэрэгцэн олон тонны харуулсан автомат түүн дээр ивснээр холбоо тасрна. Яа зөв Gigantomaki найрсуулж чадах бэлтгэл бүтээн сурагчид тарааж өгөөд төлөвлөгөө боловсруулж эхэлнэ. Mononoke ойр орчмын газрыг зөөлрүүлж Яа Яроцо тэсрэг бомбуудыг түнд хийх ба Gigantomaki заган дор зөөлрүүлсэн газар дунах үед
Каминарын Ашита нар холбооных нь удаа арих оролцох байсан ч хөтлөгдөн. Харин бусад зурагчид нойрсуулах хэмээн Гигантамакиагийн ам руу шидэхэд тэр үлээж эмнүүдийг холдуулна. Үүн дээр нь Даби гасаа ашиглан ойр авиг гас давтаснаар сурагчдын төлөвлөгөө бүцгүүлдэг. Энэ үед Мон тэмэгтэй Такаяма ирж түүний амыг ангацхад Ашита өөрийн хүслээрээ бие бүрхэн газыг нэвтлэн гарч нойрсуулах хэмээн шийдэх үед Гигантамакиа Мон тэмэгтэйг авчидан Ашита руу дарина. Харин Киришима ирж түүнийг бүтүүлэн гадуулаад өөрөө нэг сайн цахиулж аваад биеийн дамжин авирч эмийг амжилттай ам руу оруулж чаддагт эм дэсэлдэггүй. Мэргэжлийн баатрууд гүйцэн ирэх үед Гигантамакиагийн бие баг зэрэг хувирснаа газар доогуур явж эхэлдэг. Шигараки Мидори хоёрын тулаан үргэлжилсэн. Айцаава хөлөө таарсан өвдөлтөөс болж ухаан алдснаар Шигараки чадвараа ашиглан бүгдийг алах хэрэгсэлд орох үед Тодороки ирж мөсөөрөө түүнийг төр арах загцвар Мидори гараа гэмтээхгүй тулд хар цашууд чадвараараа гараа ороож байгаа 100 хүчээрээ дарина. Харин дараагийн удаад газар төрөх гэх үед нь Мидори хөвөх чадвараа ашиглан агаар нисч хар цашууд чадвараараа бусдыг болон Шигаракиг газараас хөндөрүүлж амждаг. Ингээд бусдыг газарт болгон Шигарактай агаарт халз тулалдаж эхэлнэ. Түүнийг ганцаараа удаан тис чадахгүйгээ Тодороки Бакуга хоёр Эндаварыг тэнд үргэж Эндавар хай-энд номог устгаж байсан үеиг шиг асар өндөр халуунаар түүнийг шатаана. Түлэгдэж хүнд гэмсэн Шигараки өөрийн биеэ нийт нэгний төлөөд завж өгч түүнд удирдуулж эхэлдэг. Тэр эхлээд Эндаваруу дарж шархтуулаад дараа нь Мидори руу дарих үед Бакуга түүнийг түлхэн холдуулаад өөрийн биеийн хэд хэдэн хэсэгт нэвт сэрүүлнэ. Тодороки шархсан хоёрыг унгалгуул барьж аваад Мидори тулдаг орон зайг нь олгодог. Шигаракигийн биеийг эзэмдсэн нийт нэгний төлөө өнөөдрийн тулаанаар Димицус Юрслаг хийвсэнсэн Мидори Димицус гинэгээд гэмтсэн өгсөн бүх хүмүүсийг бодон галзууртлаа орлон өчөө дээцэгт нүртэл өсгөд түүний дайртуудыг цөм цонхон тулан ирэх ах нийт нэгний төлөө ингэж нэг минийх болох гэж нэгэн нийтийн төлөө бид Мидориод мөрөхөд зүүдэндээ хаардаг газартаа ирсэн байна. Шигаракигийн талбай нийт нэгний төлөө болсон байх ба нийт нэгний төлөө би байгаагүй бол чи юмс болцоо шатах байсан. Тэр дайралтаас амьд гарсан чи унаж өгөх байсан гэдэг. Шигаракич дууга тат бити гарч ир энэ миний хүсэл гэж хэлсэн байхаа л гэдэг. Мидори хөдлөх гэсэн боловч чадалгүй хөл алдан унана. Энэ үед Нана Шимаро гарч ирээд өгсөн ч гэсэн дахин дарлах сонирн байна шүү нийт нэгний төлөө гэдэг. Нийт нэгний төлөө нэгэн нийтийн төлөөг ингэж бусдын чадварыг өөртөө шингээж өгчнө гэж мэдээгүй. Бусдын чадварыг булаах үед эзэн нь байнга зүүдлэгддэг. Харин өөр хүн рүү тэр чадварыг шилжүүлсний дараа зүүдлэгдээ болдог тухай ярина. Шигараки өөрийнхөө эмээг харин түүнийг үзэн ядаж маш их урлагад очны өнгө улаан болж эхэлдэг. Тэд чадвар доторх орон зайд байгаа ба тэд чадвараа булаалгах уу булаалгахгүй юу гэх тулааны хийж байгаа нь ойлгомжтой болно. Шигараки нийт нэгний төлөө устгаж өөрөөс салгах гэсэн боловч чаддаггүй. Энэ үед нэгэн нийтийн төлөөгийн анхны эзэмш хүчиж гарч ирсэн байлаа. Би чиний нэг хэсэг болох бодлого байна гэдэл тэмцэнэ. Нийт нэгний төлөө би тамдтай нүчиг булааж чадна Шигараки илүү хүзэн яд гэд алган дээрх сувгаараа сорж эхэлдэг. Мидори хөдлөх гэж тэмцээр хуруугаараа өөрийгөө хөдөлгөн хурдавч нэгэн нийтийн төлөө очиж мөрөхөд асар тод гэрэл цацруулан дэд хоёр тийш идэгдснээр чадвараа алдалгүй өнгөрнө. Нийт нэгний төлөө Шигараки тандан хугацаанаас өмнө сэрсэнд бол би чинь бэлэн болоогүй байна. Одоо ухраад биеэ бэлэн болохоор дахин дайралт хийцгээе гэдэг. Бидэрэж ухаан алдан унана. Гигантамаки 100 км/цагийн урттайгаар тэдний рүү ойрцоо байгаа ба 10 минутын дараа Шигараки дээр очсон байх тооцооллыг гаргадаг. Чөлөөлөх холбооныхон хиймэл дагуулын камер ашиглан тэр авийн нөхцөл байдалтай танилцдаг. Тогооч Твайсыг өгсөн гашуудан зогсох зураа Ураракаг олж байгаа нь тэндээ бууж үлдгээр болно. Тэр настай эмэгтэйн дүрд орж Ураракаг хуран нэгэн эзэнгүй байшин руу дагуулan оромгоцод дарж унаад намайг ямар байна? Твайс шиг алах уу гэхэд Урарака ийм зүйлс асуух гэж наад эмээг алсан гэргүү. Чамтай зуралдах цаг алга. Ингэж байхаар нэг ч гэсэн хүн авармаар байна. Хитгий садаа болоод яг одоо чамайг баривчлана гэд тулдаж эхэлнэ. Ога Твайс миний чухал хүн байсан. Мидори чиний чухал хүн байхаа адилхан болох нь дээ гэдэг. Тулааны дүндүр асууд тэднийг олж ирэх үед газар дөргснаар тоогоо зогтно. Тэр ийм зүйл гинэ гэдэл Урарака хэлсэн зүйлийг бодон сэтгэл хөдлөлт автан гэнэ. Мидориг ухаан алхтанд Тодороки түүнийг барьж авна. Шигаракич нийт нэгний төлөөгийн үгийг бүлтон би чиний утсан хөвгөлдөө биш гэдэл дотоод түнтэйгээ тэмцэлтэн байх үед нь Нежиро Ида нар эрт хүн рүү дайраад авраг биетэй хорон санаатан ирж бөг дуулгана. Тодороки Шигаракигийн нөхөн дөлжих чадвар удааширсан байна. Одоо л би энэ сул дорой байгаа дээр ялах хэрэгтэй гэд түүн рүү дарина. Гэвч Гигантамаки амжиж ирээд үүнийг хамгаалаад тушаалаа өгнө үү эзэн минь гэд тушаалыг нь хүлээн зогсоно. Энэ үед Даби Тодороки Эндавар хоёртой мэдлэн уус авч үсэн дээр алсагад хар будг нь арилж цагаан үстэй болоод өөрийнхөө жинхэнэ нэрийг Тоё гэдгийг хэлсэн. Тодороки Эндавар хоёр ч шоконд орж балмагдана.
Дабисэрдүү дохио өдөр хиймэл дагуулаар орон даяар шууд бичлэгийг дамжуулж эхэлдэг. Шууд дамжуулалтаар тэр дэлхийн нийтэд өөрийгөө эндаварын томхүү гэдгийг хэлж ДНХ тестийн хариугаа харуулад би бол эндаварын агуу чөтнийг гүйцэх туршилтын анхны бүтлгүүдэл түүний өссөн шиг чадвартай байгаа өгөөдөл түүнд матагдаж шаналсан өшөөг авч өөрийгөө түүнээс илүү өчрөхөд галын чадвартай гэдгээ батлахаар өнөөдрийг тэсэн ядан хүлээсэн гэдгээ хэлсэн. Энэ бичлэгийг өгсөн түүний гэр бүлийнхэн ч нүдэндээ итгэж чаддаггүй. Эндавар тоёо гал төвчнээс гарсан. Тэр төвөөс амьд гарах боломж түүнд байхгүй гэж бодож байснаа хэлдэг ба өнгөрсөн болсон дурсан ч харагдана. Тэр эндаварын том хүү бөгөөд анхнаасаа л эндаварын галуучнаас илүү хүчтэй гэдэг нь мэдэгдэж эндаварч түнд итгэлтэй байлаа. Гэвч чадвараа ашиглах бүртээ арьсан түлхэгдээд байсан тул тэд эмжид үзүүлдэг. Эмжид үзүүлэх үе тэр хүчрэх галын чадвартайч биеийн ээжигээ дурайсан буй хүйтэн цогцсон биштэй болж таарна. Иймээс тэр чадвараа ашиглах бүртээ биеэ төлж өөрийгөө гэмтэх эрсдэлтэй байдалд ордог. Тоёоч би хүн бүрд өөрийгөө батлан харуулж агуу хүчнээс илүү баатар болно гэж зөрүүлсээр. Эндаварч түн чадвараа ашиглалгүй энгийн хүн шиг амьдрах хэрэгтэй гэж хэлсээр байдаг. Эцэст нь эндаварын хүссэн халуун үдний төвс цогцол Тодороки төржээ. Шууд дамжуулт үргэлжлэн Хавкс холбооны гишүүн Твайсыг алсан. Бас бидэндээ нэгтгэхийн тулд Бэс Жинстэй алт цогцыг навчиж өгсөн гэдгийг мэдэгдэнэ. Ингээд Даби тамд надтай бүжиглээч аваа гэд эндавароо дайрч эхлэх ба тэр үед юу болоод байгааг ч ойлгож чаддаггүй тагвшин зогсохдол Тодороки түүнийг хамгаалж Дабитай тулдаж эхэлнэ. Энэ үед Бэс Жинс навагснаас бууж ирэн Гигантамаки болон босод холбооны гишүүдийг үлдэх ба Дабич галан дээл ашиглан хүлээсийг хайдварж амархан уултрана. Харин Шигараки өөрийн доторх тамстай зогсоон дахин нийтний төлөө түүний биеийг эзэмдээд Гигантамакид тэднийг устгах гэсэн тушаалыг өгч хай-энд номонороо дуудана. Гигантамакид тушаал авч хөдлөж эхлэх үед нь биеийн бүрэн итгэрээгүй Бэс Жинст арай хин түүнийг тогтоон барьж байдаг. Номоно Шигаракигийн тушаалаар холбооныхныг судлуулахаар түн рүү дайрах үед энийг төсөөлөгүй Мирио ирж Бэс Жинстийг хамгаална. Ээрээ охин чадвараа ашиглан суртаар Мириогийн үүр дагцсан гэж бодож байсан чадварыг зэрбэж чадсан байдаг. Бакуга Нежира Иданаш түндэд нэгдэн Бэс Жинстийн номонороос хамгаалж эхэлнэ. Даби Тодорокиг тулдаж багцур Мидори ээж Дабиг хүлээд эндаварын өнгөрсөн өөрчлөгдөхгүй. Тэр одоо жинхэнэ утгаараа шилдэг баатар хүмүүсийг авч бусдад заавар зөвлөгөөгч үлгэр дуурайлал болсон хүн. Тэр одоо өөрчлөгдсөн. Чиний мэдих эндавар биш болсон гэдэг. Гигантамаки хүлээснээсээ болдох ба Мидоригийн үгийг сонсон эндавар сайн нэгэн мухан орж эцсийн өчрөө шахуун түүнийг зогсонд ностой нөлөөлж чаддаггүй. Гэвч энэд Киришимагийн түүний амруу хийж чадсан нойр цолох юмны нөлөөгөөр Гигантамаки мансуран оноо. Мистер Компресс албаныхныхаа төлөө амиа заллааслахаар шийдэж өөрийгөө баруун хөлнийхөө хэсгийг чадвараар чулуу болон хүлээснээс амлахад Бэс Жинстийн найралтуудыг үл хайхран албаны босод гишүүдэд чулуу болон хүлээснээс нь чөлөөлнө. Тодорокиг ясан Дабигч чулуу болгоод спиннерт өгнө. Спиннер чулуу болгон хувирсан босод гишүүд болон Шигаракиг аван номонорын тусламжтай тэндээс цогтдог. Мидорич бууж өглөө тэдний зогсоох гэж оролцсон ч чаддаггүй. Нийт нэгний төлөө Шигаракигийн бие биелэн болмох зэрэгэд уулзсан Мидориа гэд тэд цогтно. Ингээд тулаан өндөрлөх ба тулааны дүнд Midnight багшаас эхлүүлээд хэд хэдэн баатрууднаас гарч шилдэг дутагдaltaй баатрууд хүнд гэмтсэн бол орон санаатнуудаас чөлөөлөх холбооны Гигантамаки, Трамбайт, Гетен, Доктор, Лидестроноос эхлэн 16921 хорон санаатан барьждагдж 16000 гаруй хорон санаатан зогтож нэг хот бүхэлдээ газартай төвшөлдөжээ. Үйл явдлын дараа Шигаракиг бүрэн эзэмсэн нийт нэгний төлөө номонартаа одоо миний жинхэнэ биеийг чөлөөлөх гэсэн тушаалыг өгч Тартароос жорон руу дайрна. Чадварыг хязгаарсан тусгай өрх газар Тартароос нь их газраас 5 км зайтай арал дээр байдаг ба чадварынхаа нүснээс хамааран 3 хэсэг тоодог. Хүчтэй багтсан газрын илүүгүн тавигддаг ба энэ шоронд хамгийн онц ностой гэмтрэгдэн болон хүчрэх хорон санаатнууд хуваалцагдсан ирдэг байна. Шигараки номонорын хамт шорон руу дайрч цахилгаан сорон зүүн дэлгэн ашиглан бүх хамгаалтыг нь ажиллагаагаа болгож хариуцлуудын камерын өрөөнүүдийг нээдэг. Чөлөөлөгдсөн хариуцлуудын дунд Масо, Стейн, Жисаки байгаа нь харагдана. Нийт нэгний төлөө хариуцлуудыг чөлөөснийг хариуд Япон хастаг үлдсэн 6 шорон руу дайрч 10,000 гаруй хариуцлуудыг эрх чөлөөтэй болгох тушаалыг өгнө. Харин Шигаракигийн хамтрагчдад түүний дэлхийн ертөнцийг өөрчлөх мөрөөдлийн төлөө биеийн бүрэн сэргэл хамгаалж байхыг бүрдэнэ. Бакуга ухаан оров. Сэрэмгцэл би хаана байна? Юу болсон бэ? Мидори Тодороки болон босод маань зүгээр үгээд л асууна. Харин найзууд нь Шигараки зөгцсөн. Гран Торино Айцава эндоорноор хүнд бэрцэн ч имжлэгдэж бараг бүрэн өдөрсөн. Тодороки сэрэгсэн. Харин Мидори одоо болтол ухаан ороогүй байгааг хой хэлнэ. Тодороки Тоё ахын гал аавынхаас хамаагүй хүчтэй байлаа. Аав түүнийг хизээч ялж чадахгүй. Гэр бүлийнхээ төлөө би л түүнийг зогсоох ёстой гэж боддог. Эмчнэр Мидориг ухаан орох шинжгүй байгаа гэж хэлснийг сонссон Бакуга өөхөх юм бол алчхан шүүгээд Мидоригийн өрөөрөө зүтгэн. Үгүй сонсогдож байгаа ч яг ингэж хэлдэг. Үхчих юм бол алчхан шүүгээд.
Эцсийн солигдоход эмнэлгийн гадаа Даабигийн шууд амжилтыг үтсэн гэхэд Баатруудыг ялангуяа энэ даваарыг зэргүүцэж тайлбар өгсөн зүйлэрсэн байна. Миний Hawks Space Jeans-ээр Hawks-ийн эйжинг рүү явж байх ба өмнөх дурсамжаа бодно. Түүний аав нь гэмт хэрэгтэн байсан тул хаягдсан байшин нуугдаж амьдардаг байсан байна. Нэг өдөр аав цагдаа нарт баригдаж ээжтэйгээ хоёулахнаа үлдэнэ. Тэд нэг өдөр метрон цугаар яаж байх үед нь хэдэн хүмүүс ирж хүүгийнхэн чадварыг гайхаад тавьж хүүг нь өөрсдөө жаргалтай амьдруулах саналыг тавьжээ. Ээж нь Jeans саналыг зөвшөөрснөөр Hawks жинхэнэ нэрээ садаж чадвараа хөгжүүлэн баатаргалсан байна. Мөн өмнө нь Best Jeans дээр очих үедээ нөхцөл байдлыг түн тайлбарлаж эмнэлгийн аргаар өгсөн мэд болгож тэдэнд өгөхөд Даби итгэжээ. Сүүлд Кёдан лабораторид байхад нь Hawks очиж Best Jeans-ийг сэрээсэн болж таарна. Тэд явх замдаа хэдэн хорон санаатнуудыг барих үедээ зарим хүмүүс хэдийнэ баатруудад итгэх итгэлээ алдсан байгааг анзаарна. Үүсэд бүн нөхцөл байдлаас шалтгаалсан зарим баатрын агентлагууд аль хэдийн үйл ажиллагаа зогсоож баатрын ажлаас одуу тайж байгаа зарлаар байлаа. Hawks ээжийн гэрт нэрэхэд ээж нь байхгүй ба захиа үлдээсэн байдаг. Захианд амар царайтай хүмүүс ирээ чиний талаар асуухад айсандаа бүгдийг нь илчгсэн. Уушлаарай гэж бичсэн байдаг. Энэ даваар Тойогийн талаар бодон уйлж байх үед гэр бүлийнхэн ирж Тойо ийм байдалд орсон бүгднгийнх нь буруу. Иймээс хамтдаа түүнийг засаа гэдэг. Эцсийн солигдоход өнгөрсөн болсон үйл явдал руу шилжинэ. Тойог чадвараа ашиглахгүйгээр энгийн хүн шиг амьдрах хэрэгтэй гэхэд аавдаа өөрийгөө заавал батлан харуулж агуу хүчнээс илүү гарна гэдгийг хэлж аавынхаа хамгийн сайн гэж бодох болсон Тодорог руу дайрах оролдлого хийж байжээ. Эндавар бүх анхаарлаа Тодороггийн бэлтгэл төвлөрүүлэн Тойог чадварыг нь ашиглахгүй байхыг ээж Рейдэн даатгсан байна. Гэвч тэр ээжээсээ зөрүүлэн чадвараа ашиглан бэлтгэл хийж бие төсөр байдаг. Үүнийг мэдсэн Эндавар их нэртэй уулзсаар Рей сэтгэл зүйн асуудал Тодорогийн өргөжүүлсэн болох нь тодорхой болно. Нэг өдөр нууцаар бэлтгэл хийж байхдаа маш халуун цэнгэрдүүл гаргаж чаддаг. Ямээс тэр аавдаа өөрийгөө батлан харуулахын тулд ойролцоогоо дуудсан ч Эндавар авч байгаа ба ингэснээр түүний чадвараа ашиглах хүсэл зориг нь мохоо чадна гэж боддог. Гэвч түүнд гонцсон Тойо ойлын сухтаа санамсаргуулгаас алдаж ойройгоо төмөр тогтуулжээ. Энэ бүхтнийг мэдсэн Эндавар ирэхэд бүх зүйл оройтсон байлаа. Хүүгийнх нь хэл суруу байтугай цогцсон ч олдоогүй тул хүйтэн тассан биений гал хидээлгүй яс чүүлдэлгүй бүрэн чадсан гэж дүгнэн огшуулсан байна. Тэдний ярилцах зур Hawks Space Jeans-нар орж ирээд засгийн газраас босоод улсуудаас тусламж өгсөн тухай хэлдэг. Мөн шилдэг 3 баатар сэтгүүлчдэд болсон үйл явдлын тухай мэдээлэл өгөх баснаа хэлнэ. Энэ үед Мидори бодол дотор нэгэн нийтийн төлөв эзэмшигчдтэй ярилцж байдаг. Дөрөвдүгээр залхамжлагч нь ярьж эхлэх ба сүүлийн дулааны дундуур тэрний Аасны савн гэх тогтолцоо аюулыг мэдэрдэг чадварыг Деко ашигласан тухай явна. Мөн өмнөх залхамжлагч нар нэгэн нийтийн төлөвөг залхамжилж авсан цагаасаа нэг хөдөлгөөн залуугаар ашиглах нас барч явсан тухай хэлээд сүүлийн хоёр буюу агуучтан Мидори хоёрын хувьд онцгой. Учир нь тэд чадваргүй тул нэгэн нийтийн төлөө тэдэнд тохирч аягтай усаар зөвлөвлөл халиж асгаахгүй байсан тухай хэлнэ. Мөн энэ чадвараа өөрөө ашигласаар сүүлийн залхамжлагч болж дуусах. Эсвэл ирээдүйд дараагийн залхамжлагчаараа чадваргүй үнийг сонгох хэрэгтэй гэдэг. Мөн нийт нийгмийн төлөө өмнө 4 удаа нэгэн нийтийн төлөв болоохоор оролдож байсан. Гэхдээ тэр үед ганцаараа байсан бол энэ удаа Шигаракигаар дамжуулан илүү хүчтэй болоох оролцох хийсэн. Шигаракиг устгах хэрэгтэй. Тэр бүрэн утгаараа төгс орон санаатай болчвол зогсоох ямар ч боломжгүй болно гэдэг. Харин Мидори дулааны үеэр чадварын орон зайд байхдаа Шигаракигийн дотор тэр хүүхэд байгааг болж харсан. Нийт нийгмийн төлөвөөс түүнийг салгаж багч болов үлдсэн байгаа тэр гинэн цайлган хүүхдийг чөлөөж түүнийг ч бас авармаар байна гэснээр яриа өндөрлөн. Юуны Hawks Space Jeans 2 ирж нэгэн нийтийн төлөөх чадварын тухай мэдээнүүдээр яригдсаар байна. Бас Шигараки Мидориг байгаа болгон дайж байсан тухай Эндавараас сонссноо хэлээд агуучдныг энэ бүхний тухай ярьж өгнө. Энэ дай зөвхөн хорон санаатны эсрэг тулалдах биш. Бүхэл бүтэн баатрын нийгмийн ирээдүйн тухай асуудал гэдэг. Агуучд нь ч тэдний хөнгөө газар дагуулan очоод болсон бүхний тухай үнэнийг тэдэнд хэлнэ. 3 оны хугацаа өнгөрчээ. Шилдэг баатрууд хэвлэлийн байгуулалт зарлан сэтгүүлчдтэй уулзна. Тэд болсон бүхэн дуусгахгүйгээд Дабигийн ярьсан Эндаварын тухай мэдээлэл бүгд үнэн гэдгийг хэлээд энэ бүхнийг дуустгах хотуудын оршин суугчдыг Харьяа баатрын сургуулиуд руу нүүлгэн хамгаалтанд авч баатрууд хэсэг хэсрээ харуул хамгаалтанд гарах байдлаар аюулгүй байдлыг хангахаар болсон. Сургуулийн зурагчдын гэр бүлийнхнийг аль хэдийнэ нүүлгээд эхэлчихсэн байгааг зарлана. Мөн сэтгүүлчд нийт төлөөгийн яриад байсан нэгэн нийтийн төлөө гэж юу болох тухай асууад тэд мэдэхгүй л байна. Харин Мидоригийн бие эдгэрч эмнэлгээс гарсан байлаа. Тэр одоо өөрийгөө гэмтэлгүйгээр хүчээ 45% ашиглаж чаддаг болсон байна. Тэр эзгэрч эмнэлгээс гарахдаа ангийнхандаа бүгдд нь захиа бичсэн ба захианд ангийнхаа найзуудад бүх үннийг хэлэх ёстой гэж бодлоо. Миний чадвар бол агуучднаас өвдөж авсан нэгэн нийтийн төлөө. Шигараки нийт нийгмийн төлөө 2 миний араас явж байгаа. Энэ ч ихтэй та нартай хамт байвал найзуудаа болон иргэдийг аюулд оруулна. Тийм болохоор юу сургуулаас явлаа. Баатрын ангид орж та нартай уулзаж найзууд болсондоо баяртай. Баяртай гэсэн мэт. Эцсийн солигдоход баатрууд болон сурагчид үлдсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байлаа. Энэ үед шоронгоос гарч ирсэн Масл
Хэцүү буцуу сургуулийн 3 дугаар бүлгийн 2 сурагчдаас тэднийг алхаар дайрч эхэлнэ. Мидори ярьж тэднийг авраад Мастер хөнгөө газар давуулан очиод Шигараки бол нийт нэгний төлөөгөө байршлыг асуусан ч мэдэхгүй. Гэхдээ энэ төссөн бүхнээ хийнгээд Мидори руу дайхад өмнө нь арай гэж яаж байсан бол энэ удаа амархан гэгчнийла цагдаанаах төлөөлгөж өгдөг. Тэр Юи Баатрын зургуулаас авсан бэлгийн хаагчаар гараа гэмтэлгүйгээр хүчээ 100 ашигладаг болсон ба бараг л өмнөх эзэмшигчдийн чадварыг нэгэн зэрэг ашиглаж чаддаг болсон байна. Энэ бүхнээс нэлээдгүй хугацаа өнгөрсөн харагдана. Мидори Шигараки бол нийт нэгний төлөөгийн байршлыг бидэхийн тулд хорон санаатнуудыг ээлж дараалан агуулжсаар байгаа юм. Баатруудаж тэд тартараас шорон амархан сүйтгэсэн байгаа юм чинь бүрэн сэргээд гараад ирвэл сургуулиудын хамгаалтыг ч ядахамгүй нөтлөх магадaltaй. Тиймээс тэднийг хурдан олох хэрэгтэй гэцгэн. Нэгэн өрөө том биетэй гадаад төрхөв дөөрчлөлттэй эмэгтэйг эргээд хорон санаат тэнэж болон дайрч гэмтэх гэж байгааг харсан Мидори ээж түүн туслаад Юи Баатрын сургуульд очивол аюулгүй байж чадна гэдэг. Мидори Эндавар болон Айзаа багштай хамтраад тэрний зогсоож удаагүй. Тэгэхээр нэгэн нийтийн төлөө бүрэн ашиглахгүйгээр ярьж чадахгүй гэж бодно. Эцэг нэгэн нийтийн төлөө чадварын орон зариу шилжиж байна. Тэхүүгийн ашиглаж үзээгүй байгаа хоёр чөтөр эзэд буруу харан зогссон байна. Учир нь Мидоригийн дайстаа аврахгүй юу? Шигаракиг аврах гэсэн хүсэлд таалагдахгүй байна гэсэн ч анхдагчийн ятгалыг авдид хүчээ ашиглуулахыг зөвшөөрснөөр Мидори нэгэн нийтийн төлөө бүх чадварыг эзэмшиж эхэлдэг. Баатруудад шинэ мэдээлэл ирэх ба доктор Кёудан яснаар Шигаракигийн бие биелэн болгоход 3 сарын хугацаа хэрэгтэй гэсэн байна. Тиймээс тэр болтол Мидориг амьдаар нь байхаар өсний хүмүүс явуулах магадaltaй. Тэд тэгж чадах хүн маш ховор. Тартараас шоронд хоригдож байсан хатагтай нагаан байх магадaltaй. Тэр эмэгтэйдэд таруу шууд зогтох хэрэгтэй. Тэр бол Япон Асын хамгийн шилдэг мэрэгэн бууч гэж хэлж байсныг санахтай зэрэгцэн утсыг хэн нэгэн бодож баатруудаас холбоог нь таслана. Мидори сумныхын байдлыг харан хатагтай нагаан гэдгийг шууд мэднэ. Тэр өөрийн үсээ баримлын шоор бишиг хольж эрэгдэг сум, дагдаг сум гэдэл хүссэн сумаа бүтээгээс гадна өөрийн гараа буу болгон ойрооч 3 км радиус доторх байг асуудал хоногч чаддаг байна. Мидори түүний дараалан бодсон эхний сумнаас нь болтож 2 дахь сумыг нь барьж авч чаддаг. Үүнийг харсан хатагтай нагаан гайхширна. Тэр 2 гараа алдан сүнс хямраг болсон Чисаки дамд яваа түүнийг аавтаа нь уулз олно гэж амласан байдаг. Тартараас шоронгийн дайралтын дараа нагаан Чисакиг дагуулan явх үед нийт нэгний төлөө эрт түнд Мидориг өөрт нь авч ирэх саналыг тавина. Хариуд нь чиний үснээр Баатар ертөнцийг мөхөөж өгьегээд гэрээ байгуулан түүнд агарын гүйлт гих чадварыг өгчээ. Тэр агаар тэр гүйж байршлаа өөрчлөнгөө Мидориг энд эндээс бодож хүнд байдалд оруулж байлаа. Хатагтай нагаан анх одоогийн Хакусын ажил буюу нийтийн аюулгүй байдлын албанд ажилладаг байжээ. Бидний өгсөн үүрэг даалгаврын дагуу хамаг бахар эрсдлийг нийдэг байсан байна. Тэр яагаад заавал хүмүүст бүхний сайн талыг харуулж тархийг нь угаах ёстой гэж Моди үсэгс нүүн дарагдуулгүй ил байлгах ёстой гэдэг үзэл баримталт байсан ба эцэстээ Баатрын нийгмийг зөгшиг болж нийтийн аюулгүй албаны өдөртөгчийг аснаар шоронд орсон байна. Мидори агарын өшиг гих чадвараараа түүний харагдах орчныг нь багасгаж байгаад дайрч эхэлнэ. Нөхцөл байдал буруугаар ирэхэд нагаан Баатруудын нэг юм нөөроос нь бол чинийг мөхөж маш их харамсдаг байхаа гэд Чисаки руу чиглүүлэн хамаг хүчээрээ бодон агарлын сарнах үед нь Мидори руу дайрахаар төлөвлөснө. Гэвч түүний сүмний хортыг үзэн Чисакиг аваад 300% гих арга барил ашиглан асар их хурд гарган нагааны бөгөөддөг. Нагаан би эднээс юу н Баатрын нийгмийг үзэн яддаг болчихоо гэж унаж байх үед Мидори түүний гарнаас нь нарж аваад та нийт нийгмийн төлөөгийн тал биш үстэй. Анхтаасаа намайг барих зорилготой байсан бол та шууд л миний нуруу бодоход болох байсан гэдэг. Нийт нийгмийн төлөө гэрээ байгуулан түн чадвар өгөхдөө зорилгоосоо нэцвэл дэлбэрэх тохиргоо хийсэн байсан тул хатагтай нагаан дэлбэрч юузгүй түлэгдээд унаж эхэлнэ. Энэ үед Хавкс түүнийг барьж аваад би таны ажлыг өвлөж явсан Хавкс байна. Энэ нийгмийг дуусгах гэж хайчих болоогүй байна. Та мэдэж байгаа зүйлсээ бидэнд хэлж өгөөч гэхэд арай гэж нүдэ нээж хараад 2 сарын дотор Айбори дүрхт авчрах гэсэн гэж хэлээд ухаан ална. Харин Эндавар дээвэр дээр байсан Чисакиг авч ирдэг. Тэр аавтайгаа уулзмаар байна. Тэр бол миний эцсийн найдвар гэдэг. Мидори хариуд нь Эрид юу хийснээ санаж байна уу? Одоогийн нөхцөл байдлаа Эри рүү зөвлөж түүнээс ууршилдах байна. Тэгвэл би нагааны амлалтыг өвлөн авч чамайг аавтай чинь уулзуулъя гэдэг. Ингээд тэд нагааны гэсэн газар тэрхэд тэнч байдаггүй. Харанхуй өрөөний цаанд байрлах нэгэн төхөөрөмжөөр нэгэн бичлэг явж эхэлнэ. Нийт нэгний төлөө хатагтай нагаантай тулалдах зугаатай байсан. Чиний согсон зам чинь амаргүй шүү. Би шоронд байхдаа өвлжил чамайг боддог байсан. Одоо агуучтай сонирн биш болсон. Миний гол бай бол чи гэхдээ зэрэгсэн төхөөрөмж дэлбэрч тэдний улмөр гэх зүйд үлддэггүй. Дэлбэрэлтээс Баатрууд аюулгүй гарч хуралдах ба Маунт Леди нэгэн нийтийн төлөөгийн үнэнийг Баатруудад хэлж бүх Баатруудыг дайшлан илүү том өрөөнд ирлээ гэвэл дээр биш үү гэхэд энэ даваар Баатрууд ажиллаа өргөснийхаа дараа бидний нууцуудыг бусдад ярьсаар байгаа. Нэгэн нийтийн төлөөг илчилвэл бүх хорон санаатнуудын байна Мидори болж өрнө. Иймээс нууцлах нь зөв. Бас Мидори хөдөлж байж бид сэжүүр болж чадна гэдэг. Мидориг явах гэхэд агуучтан ирэх ба хоол идээгөө бистэй хоол идээд явах гэхэд Мидори дахиж над дээр ирэх хэрэггүй. Би аль хэдийнэ таны гаргаж чадах 100% өчийг ашиглаж чаддаг болсон. Та надтай хамт байвал эцэстээ зөвнөлийн дагуу бүхэн
Иймээс хол байгаад явна. Агуучтанд чиний өөрчлөлт хамаачааг би мэднэ. Ингэдлээ хичээх хэрэггүй, амрах хэрэгтэй гэсээр л хоцорно. Митори найралгүй утсандаа маш их ядарч байлаа. Энэ үед хүмүүсийг утсан өгөлдөгээ болгосон нэгэн хоороос наадам түүнийг барьж нийтний үнийн төлөө өгнөгээд дайрч эхэлдэг. Бүл дээр арайхын тогтож ядаж байгаа Митори юу хийж чадалгүй байж байхад Бакуго гарч ирээд хороос наадам руу дайрч түүнийг аварна. Тэгэд энэ даваарыг UA Баатрын сургуульд ирэх үед нь уулзаж бид танилцаад нэг жил болж байгаа ч Митори бол бидний найз. Бид нэг гэр бүл. Эцэг цаг үед нь тэрнийг орхиж чадахгүйгээд энэ даваарын GPS төхөөрөмжийг нь болоож авч түүний байрлалыг мэдснээр ирсэн байна. Митори та нар яах гэж ирсэн юм? Сайхан ирээдүйн төлөө би нийт нэгний төлөө ялах ёстой. Надаас болж дахиж хүн ихөх ёсгүй. Иймээс замаас хол байцгаагээ тэндээс явах гэнэ. Нэгэн абул хийгэнш түүнийг зогсоохойг оролдож түүнтэй өнгөрөөсөн цаг мөчүүд ямар чухал байсныг ээлжлэн ярьж зогсоож болох бүх аргуудаа иргсэн ч түүний бодлыг өөрчилж чаддгүй. Эцэст нь Митори тэндээс холдон явахыг Бакуго идэ Тодорокиныг түүнийг гүйцэн барьж аваад шалтгаангүй хэн нэгэн санаа тавих нь Баатрын ажил бистэй гэж хэлэн сэтгэлийг нөтөлснөөр түүнийг зогсоож чадна. Ууж ирээд Бакуго түн сэтгэлийн үгээ хэлдэг. Баг байгаасаа л чадваргүй чи надаас илүү төвшөнд байгаа мэт санагдаж чамайг харахыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Иймээс чамаас холтон тул чамайг дэрлэхтэд байсан. Юуэд ороод энэ бүхэн өөрчлөгдөнө гэж батсан ч чи чадвараа олж нээж сул талаа багсгасаа байсан. Одоо хэллээгээд ямар нэгэн зүйл болохгүй ч өдийг хүртэл намайг уучлаарай. Мөрөөдлөөр давж чаддгүй ханаар эмгэж байдаг. Чиний хөрөхгүй газрыг бид гүйцээнэ. Мөрөөдлөө биелүүлж шилдэг баатар болохын тулд чамайг гэр бүлээ сургуульд орогдож байгаа бүх иргэдийг хамгаалаад тэднийг ялна гэдэг. Бидэрч одоогийн тайвшир өгөлтэй ухаан алдан үнэн. Түүнийг UA Баатрын сургуулийн хашаанд ормогцол иргэдээ эсэргүүцлээ илэрхийлэн тэр нийт нэгний төлөө гол бай гэсэн мэт ягаад аюу цаанал хэллийг бидэн дээр дагуулад ирвэгээд л түүнийг гаргахыг хүснэ. Багш нарч тэр хэдий гол байна ч гэсэн бидний ялах ганц сэтгэл найдвар гэж хэлдэг тус болдоггүй. Юуны дурарака бүдэд нь хамдан чанга хэрэгчээр тэрнийг хараач тэр биднийг аюулд оруулахгүй гэсэндээ энд ирэлгээ өдөр бүр аюул цаанал хийлэлд өртөн ганцаараа явсаар өдийг хүрсэн. Тэр одоо ядарч байгаа. Тэрэнд амрах боломжийг олгоцгоё л доо. Онцгой чадвартай байлгаа гэдэг онцгой хүн гэсэн үг биш. Митори бидэндээ л адилхан хүн. Дайснууд ирлээ гэхэд та нар биш бид нар л шавартай утгалтахад хангалттай биз дээ гэдэг. Энэ үед Миторигийн авсан эмэгтэйч үнэхээр тэнд бидний төлөө тултаж байсан. Намайг авснаас хойш одоо хүртэл тэнд тулцаар байсан гэж юу гэдэг. Ард иргэдэд хэлэх үггүй болж түүнийг юу ийд байлгахыг зөвшөөрнө. Агуучтан өөрийнхөө шин дээр Миториг хайж очиод байхгүй байсан тул буцахдаа түүн төвөг утгаас цаашгүй амтан болчтой гэд буцахад Баатрын алуучийн стен түүндээ тарж агуучтан доромжсон үгээ буцааж ав. Чиний бүтээсэн гэрэлт ертөнцид норон алсан ч чамаас цөөнгийн хүмүүс тэр гэлийг залгамжтан авч ирээдүйгөө гэрэлтүүлэхээр хичээж байгаа. Тэр эмэгтэй хар. Тэр хэдийн аюултай байсан ч өдөр бүр ирж энэ өшөөг угааж цэвэрлэв. Энэ бол агуучтны хамгийн сүүлд аварсан хүн гээд чи үнэхээр л агуучт юм уу юм бол тартароосоос олсон энэ мэдээллийг ашиглаад нэгэн захирал зүйлийг үлдээ. Митори тусан дараа цагийг амарч өнгөрөв. Тэр агуучтандаа олсомор байна. Эсвэл таагийн үгэлж гисэн гэхдээ зэрэгцэн агуучтан аль хэдийнэ ирж гисэн цонхоор хараад зогсож байдаг. Тэр орж ирмэгцэл Миторигаас уучлалт гуйгаад өөрийгөө баатар байхаа болсон гэж тэтрэхэд орд үзэж байсан байна. Одооноос ирээдүй болсон та бүгдийн ормыг ухалгүй хичээнэ гэж хэлээд тэндээс явна. Тэр цукачтай очиж уулзах ба Стений өгсөн мэдээллээс Шигараки болон нийт нэгэн төлөвийн хоорондоо цахилгаан сарын зүүн дээр ашиглан ярьсан нууц яриаг олж мэднэ. Тэд тартароос шорон руу халдснаас хойш 38 хоногийн дараа бүрэн бэлэн болох байсан ба энэ нэгдсэн эмгийн дүгнэлтээс дараа сар гаруй нанд буюу ердөө 3 хоногийн дараа Шигараки тулаанд бэлэн болох нь тодорхой болдог. Энэ үед нэгдсэн үндэсний байгууллагын хоригдож байлаа. Эндевар Хавкс агуучны гуйлтанд байгаа баатруудаа Япон руу илгээмээр байгаа ч гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн. Нийт нэгний төлөө дэлхийд даяарх холбоо сүлбээг ашиглан бидэнд савлаа болж байна гэдэг. Улс улсын баатрууд Япон руу явж агуучтанд туслахаар байгаагаа илэрхийлсэн ч бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байгааг ярилцсан. Харин Америк нэгдсэн улсын өдөртөгч манай Шилдэг Баатар аль хэдийнэ явчихсан гэдэг. Эцсийн солигдоход Америк нэгдсэн улсын Шилдэг Баатар Старк гэх нөхдөд Япон улс руу явж агуучтанд туслах цаг хугацааны л асуудал. Бичиг баримт бүрдүүлж байх цаг алга гээд Японыг зорин нисэж бугаар 6 дугаар бүлэг маань төгснө.